Таны харсан энэ ажлын хэсэг бол Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын ажилчдын аврах ингийн хамт олонны нэг өдрийн ажлынх нь юм дүр зураг юм аа. Тэгэхээр одоо би та бүхэнд энэ байгууллагад ажиллаж байгаа ажилчдын бас хийж байгаа ажлын тухай мэдээллийг үргэлжлүүлэн танилцуулъя. Одоо 40 метрийн гүнд ажиллахад бол маш хүйтэн байна. Тэгээ харагдах орчин бол хязгаарлагдмал бүрхэг учраас доороо гэгээ муутай юм байна. Харагдах орчин бол ер нь нартай үед бол маш сайн ингээ одоо том гэрийн бөөрний ирээтэй бол харагдана. Биеинд бол даралт бол нэлээд өгж байгаа бах тийм үү? Ер нь нэг орох дээр хэдэн минут орох хэрэгтэй байдаг юм бэ? Ер нь бол боллооны цэник хүний амьсгалж байгаа агаараас өөрөө амьсгалаа зохицуулахаас шалтгаалж боллоо. Юу усан дор хэр удаа явах шийдэгдэн. Тэгээ одоо бол нэг 25-аас 35 минутын ажиллаж байна да. Энэ байгууллагад хэдэн жил ажиллаж байгаа та? 17 жил энэ байгууллагад ажиллаж байна. Хөвсгөл аймгийн онцгой байдлын газрын Ирээ хавар сулрын бүлгийн дарга дистрикт ганц зэрэг гэдэг хүн байна. Тэгээ манай бүлэг өчтөрөөр энэ хатгал тосгоны шуушдны баазын нэг завь 4 хүнтэй завь явж чад живсэн гэсэн дуудлагаар ирээд 4 хүн нь бол амьд хамтаа зөмсчихсэн болохоор амьд сэрүүн гарсан байгаа. Оноохон орч харсан байгаа. Тэгээд тэрнийхэн дагуу одоо дуудлагын дагуу завийг уснаас гаргах үйл ажиллагаа хийх гэдэг ингээд өчтөрөж нэг 3-4 цагт тодорхойж тавьсан. Тэгээд олсоор хэмжээд өгсөн 35-аас 40 метрийн гүнтэй гэж тодорхойж тавьсан байгаа. Тэгээд өнөө өглөөний 10 цагийн үед 2 аврагч маань сумсан. Дид ахлагч Гантлах, ахлагч Ганбаатар гэсэн 2 аврагч сумбад 35 метрийн гүнд шумбаж энэ хавийн газруудаар 90 хайх ажиллагаа хийсэн. Доор шумбаж байгаа хүмүүс мэдээлэл та яаж авдаг вэ? Мэдээллийг одоо дохиоч ингээд хамгийн их мэдрэмжтэй хүн байх хэвээр. Хоорондоо ингээд дохио зангаараа харилцаж байгаа. Тийм одоо доошоо бүр доошоо орчлоо гэх юм. Доошоо ингээд шумбалтаа хийгээд явах болгонд бид нар ингэж нэг татгаар чи нөгөө хүн урдаас нэг татгаар гайгүй байна гэсэн үг. Сайн болж ийнэ гэсэн үг. Тэгээд их олон татах юм бол өөрт нь жоохон асуудал үүсдэг гэдэг нь харагдаж байна. За доор орцсон. Татартай. Орцсон. Орцсон. Хөвсгөл аймгийн онцгой байдлын газартай хамтран ажиллаж байгаа юм. Тэгэхээр танай байгууллагын үйл ажиллагааны тухай манай үзэгч танилцуулахгүй та. За. Яг энэ жилээс манай Монгол Улсын далайн захиргаа онцгой байдлын ерөнхий газартай санамжийг байгуулж хамтран ажиллаж байгаа. Тэр хүрээнд дотоодын усан замын хяналт дээр хамтарсан завь тэргүүл хийх төлөвлөгөө гарч ажилласны дагуу манайх хэд хэдэн чиглэлд завь тэргүүл хийсэн. Үүний дөрөнд мэдээж хэд хэдэн зөрчил илрүүлсэн. Сууж байгаа завийг одоо жолоодож ис онцгой байдлын газартай хамтран ажиллаж байгаа. За энэ зав ах та манай үзэгч дүүргээ танилцуулахгүй юу? Би зам тээврийн яам хяналт чалгалт хүнлэгээр дотоод аудитын газар юм. Дотоодын усан зам хариуцсан мэргэжилтэн улсын байцаагч нэргүү гэж юм байна. За энэ ажлыг би нийтдээ одоо 2007 оноос хойш өнөөдөр хүртэл энэ албыг хашиж байна. Миний өвөө бол одоо Монгол Улсын усан замын анхны гавьяаттай өрчин чадраа бол гэж юм байна. Түүний хүү Бат гэдэг одоо бас саяхан хөдөлмөрийн гавьяаны улаан дугуй одоо авсан. Одоо ингээ 3 дахь үеийн би энэ дээр бол одоо зорчигч тээврийн үед одоо усан замын тээврийн хяналтыг хариуцж одоо бас усан замын тээврийн бодлогыг барилцж явж байна. Хөвсгөл далаад ирж аялж амарч байгаа хүмүүс магадгүй өөрийнхөө боломжгоос болоод янз бүрийн асуудлууд ирэн гараад байна. Тэгэхээр хэдхэн хоногийн өмнө бол одоо энэ далаадаас ингэж аялж явж байгаа амир систем тохиолдол гарлаа. Тэгэхээр та хоёр бол бас иргэнийхээ үүрэг үүснэ маш хурдан шуурхай тэр хүмүүсийг бас амнаас аварсан юм сайхан буянтай үйлийг бол хийжээ. Тэгэхээр энэ тухай та биднэрт ярихад өглөө би босчоод энд дэндүүд их хотыг босчоод эндээс манай менежер станцаар энэ завтай хүмүүс усанд орчлоо гэдэг. Манай захирлын цаана байж байгаа хараад нааш нь хил дамжуулаад тэгээ би эндээс гарч завь авч очиж шүрдэн шуурхаа очиж
3 хүнийг аварсан байгаа. Эндээс гуруулаа очсон байгаа. Яг заваа яваал очингууд алсууд нь бас сандарч яаж байгааг нь мэдчихэж байгаа юм чинь. Тэгэл та нар итгий яраарай авах гэж байна. Л осор шидэл. Цагиргаа шидэл. Тэгэл гуруулангийн татж гаргах л тааш нь. Яралтай хүргэчихээл. Ер нь тэгэл аялал зугуулж байгаа хүмүүс чинь сэтгэлийн хөөрөлд авталтна. Тийм болохоор ер нь тэр хариуцж яваа тэр завныхаа жолоочдол удирдлаганд орно орж өгөнд нь орж л явах хэрэгтэй. Тэр хүн чинь тэр хүмүүсийн амнасыг хариуцж авч яваа шүү дээ. За энэ хувцс Америкийн нэгдсэн улсад үйлдвэрлэсэн хувцсаа хүний дулааныг хадгалах, хүний биеийг норхохгүй тийм хорой хувцс баг. Хэр зузаан бэ? Нэмхэн энэ бол одоо ингээд ярих ч одоо юм л. Манай мэргэжил бол энэ бусад мэргэжлүүдээс маш онцлог. Яагаад гэвэл гүйцэтгэж байгаа үүрэг нь маш хүнд. Одоо энгийн хүний нүдээр харахад бол тэр болгон тэгж харагддаг юм шиг байна лээ. Тэ. Тэгээ одоо их чинь энэ 40 м-ийн гүнд ажиллахад бол усны даралтанд орно хүн хүчил төрөгчийн дутагдлалд орж азотоор хордож эхэлдэг. Одоо тэгээ янз бүрийн өвчний суур болж ирдэг. Тэгээ эрүүл мэндэ бол маш сайн бодох хэрэгтэй. Олон улсын одоо жишгд яг энэ мэрэгчлэр ингээд шумбагч аврагч ингээд хийж байгаа 5 хүн мэдээж ингээд туршлага солилцох судлах ийм ирэн төл их байдаг баг. Тэгэхээр Монголын нөхцөл тэр дундаа нуур далаа дээр ингээд шумбаг хоёр эрсдэс ялгаатай байдаг баг. Энэ тухай та Би Оросын улсын Эрх хотын байгаль нуурын иргэдэх эмчээсийн сургалтын төвд 45 он жисэн. Тэгээ сургалт хийж яхад бол ер нь ямарваа нэг юм чинь сургалт туршлага гэж байдаг те. Тэрнтэй адилхан сургалт сайн болол хүний туршлага сайн суранд туршлагатай болно. Ажиллах нөхцөл зүй хүртэл сайжирна гэсэн үг. энэ усчин аврагч гэдэг мэрэгжлийг ер нь та яагаад ирэн сонгоолсон бэ? Шинэ аврагч бол бусад хүмүүсээс суралцж байгаа юм байна шүү дээ, тийм үү? Тэв энэ хашир туршлагатай олон жил ажилласан ах нараас суралцж байгаа. Энэ усчин мэргэжлийг анх би аврагч гал сонигчоор ороод энэ усчин мэргэжлийг сайх юм байна. Бахархалтай юм байна гэж бодоод их өөрөөс багасаа уснаа захтар өссөн. Тийм болохоор усчин аврагч болсон. Оросын холбооны улсад сургалтанд сая хамрагдаад ирсэн. Энэ мэргэжлээр 3 жил ажиллаж байгаа. Сая 35 м-т орсон энэ үед бол анх удаа миний тийм гүнд орж байгаа л да. За өнөөдөр чи одоо ингэ өдөр одоо 30-аас 40 м-ийн гүнд одоо шумбалт хийлээ. Тэгээ өнөөдрийнхөө үйл ажиллагааг зогсоо. Ямар ч байсан тэр живсэн зам маань одоо тодорхой бус байгаа учраас тэр чингээ хайлтыг 60 м-ийн тойрог хайлтсаар ингэ хайлтыг олдоогүй учраас өнөөдөр нэрлэхээ ажиллагааг зогсоод баг зэвсэмжээ хураагаад тэгээ заяа зөөлөн ширээд тэгээд явцгаа.